За Монголын сагсан бөмбөгийн хүрээнд үүсэж байгаа хүндрэлтэй нөхцөл байдлыг эцэслэн шийдвэрлэх нэгдсэн бодлого зорилготой сагсан бөмбөгийн хөгжлийн бодлогоо тодорхойлох хүсэлтэй байгаа тамирчид дасгалжуулагч шүүгч зүтгэлтнүүд дуу нэгтэйгээр илэрхийлж байна. Монголын сагсан бөмбөгийн холбоо төрийн бас байгууллагын дүрмийнхэн дагуу хурлаа хийлгүй 10 гаруй жил болон сагсан бөмбөгийн хөгжил зогсон байдалд орж олон сөрөг асуудлууд үүссэн ба өнгөрсөн 2014 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ээлжид бус хурлыг хийсэн боловч өөрсдийн хүрээллийн цөөн тооны хүмүүсийг дуу хоолой нэгтгэн байгуулж шигшээ багийн тамирчид, шүүгчид, багийн эзэд буюу ивент тэтгэгчид, дасгалжуулагчид ахмадын зөвлөл зэрэг төлөөллийг оруулахгүй хийсэн нь холбооны дүрмд зөрчсөн, ерөнхийлөгчийг шинээр сонгох, удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгох зэрэг асуудлыг хилэлцсэн холбооны дүрм төрийн бус байгууллагын хуулийн зөрчгийн зэрэгцээ тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, ивент тэтгэгчдийн эрхийг ноцтой зөрчсөнийг сагсан бөмбөгийн ахмад тамирчин багийн эзэд шүүхэд гомдол гарган тэдний хүсэлтийг 2 дугаар шатны шүүх хүлээн авч уг хурлыг хүчингү тооцсон байна. Сүүлийн хэдэн жил ингээд манайх ч одоо хуучин нэг холбоотой байжгаад сүүлдээ ингээд хоёр холбоотой болчихлоо шүү дээ. Тэгэхээр одоо энэ дээрээс юу тухайн үед бол бид нар бол ингээд төөрөлдөд яваад байсан байна. Тэгээ одоо ингээд шүүгийн шийдвэр ингээд эцэслэн гараад ирэхээр энэ ингээд уншаад үзэхээр энэ хоёр холбооны асуудал биш болчихж байна тий. Биш болцсон байна. Энэ бол зөвхөн Монголын сагсан бөмбөгийн холбоон дотор байгаа бас туслах холбоодууд гэж байна. Хувь хүмүүс шүүхэд нэхэмжил гаргасан байна шүү дээ. Энэ холбооны сүүлийн одоо тэр 14 оны 3 сарын 23-ны өдрийн хурлыг одоо хүчингү болгож өгөөч. Энэ жоохон хууль бус хурал болцсон байна л гэсэн ийм л нэхэмжил гаргасан юм байна. Бид нар бол ойлгохдоо бол Монголын сагсан бөмбөгийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хоёрын хоорондын маргааны асуудал байна гэдээ ойлгоод байсан байна. Гэтэл биш байжээ энэ. Тэгэхээр энийг шүүх энэ 8 хүний те одоо юг нэхэмжлийг хүлээж аваад энэ хурлын материалуудыг үзээд тийм ээ энэ 14 оны 3 сарын 23-ны өдрийн хурлын шийдвэр нь бол одоо тий хурал нь бол эрт сүрээгүй учраас энэ бол одоо хууль бус хурал болсон байна гэсэн ийм шийдвэр гаргацсан байгаа байхгүй. За уг хүчингүй хурлаар сонгогдсон одоогийн Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч ерөнхий нарийн бичгийн дарга их удирдлагууд шүүхээр хүчин төгөлдөр бус томилогдсон. За мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн лавлгаа ба 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шинчилсэн бүртгэлийн дагуу холбооны албан ёсны ерөнхийлөгчөр мөнх өргөл одоо хүртэл ажиллаж байгаа юм а. За иймд Монголын сагсан бөмбөгийн холбооны албан бус ээлжид хурлыг дүрмийн дагуу хуулийн хүрээнд зохион байгуулахыг Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч мөнх өргөлд Монголын сагсан бөмбөгийн ахмад залуу дунд уян тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид за зүтгэлтнүүд дотоодын асуудлаас үйлсэн олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулах уу, хурдцтай хөгжлийн шатанд орж байгаа энэ ирчээ хадгалах уу гэх эргэцэгтэй мөчөд явж байгаа энэ үед эвнэгдлийг ханган нэгдсэн зорилгын дор орох хүсэлтэй байна гэдгээ мөн уламжлалаа. Тэгэхээр бид нар бас энэ хууль бусын явагдаад байгаа юм нэг горилт нь оруулмаар байна. Бас эмэгтэйчүүдийн оролцоог нэммээр байна. Би хэрэл яагаад эмэгтэйчүүдийг дандаа ингээд ерөөсөө дандаа эрэгтэй хүмүүс төлөөлөлд орж идэг. Дандаа л эрэгтэйчүүд гэж идэг. Тэгээ байгууллагын тэмцээнд эмэгтэй баг тоглохгүй тийм тохиолдол ерөөсөө байдаггүй шүү дээ. Тэрнтэй адилханаар эмэгтэйчүүдийн оролцоог нэмээч. Ямарваа нэгэн юмд эмэгтэйчүүдийг оролцуулж ичээ. Эмэгтэйчүүдийн дуу хоолой болгон би өнөөдөр энд ирээд сууж байгаа юм байна. Тэгээд ямар ч байсан мөнхөр ерөнхийлөгчийг бол хурлаа хийгээч. Энэ тамирчид чинь энэ сагсан бөмбөгт илэхтэй энэ бүх хүмүүс чинь тэрийг бол хүсэж байна. Бид нар бол нэг гойрлоод нэг чигтээ явчих юм бол Монголын сагс бол ямар ч олон улсын тэмцээнээс ямар нэгэн амжилттай гарах одоо бэлэн болцсон байна. За энэ хүсэлтийг дэмжин Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчид, эмэгтэй үндэсний шигшээ багийн тамирчид, за үндэсний супер лигийн 9 багийн тамирчид, эмэгтэй супер лигийн 4 багийн тамирчид, сонирхогчдын сагсан бөмбөгийн тамирчид, ахмад тамирчид, шүүгчид гэх нийт 545 хүн өөрийн гарын үсэг зуран за хүсэлт шаардлагыг Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч мөнх өргөлд илгээгээд байгаа юм байна. Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөл буюу тэргүүлэгч 5 гишүүдийн төлөөлөл сагсан бөмбөгийн ууган гавьяат дасгалжуулагч цэвэр бал дамп нар холбооны ерөнхийлөгчд ээлжид бус хурлыг зарлан хуралдуулах хүсэлтэд гаргаад байгаа гэлээ.